Эрдэмтэн зохиолч Жамингийн гал Бууралаавын асуулт тууж 4-р бүлэг. Хувь хар нохойн тухай үзэгдэл төрсөн нь. Гэрт ойртоод ирвэл гал гялалзан нохой хуцаж хүн мал дуугарах нь хязгааргүй хань бараатай санагдаж бид жаахан сэхэ орлоо. Миний дөө гэж яах их л найрсаг дотн өнгөөр дуудснаа хэсэг дууг зогслоо. Тугал бирунда дөхөөд очисон чинь доохон талд нь хулгарч ихтэй хар нохой оцоогоо сууж байсан. Тэгэд айхтаа буцаад зугтчихсан гэдэг юм шүү. Худлаа хэлж гэн гэвэл үнэн гэдэл зүтгээд байна шүү. Хулгаар гэхээ мартуузээ. Гэхдээ би уухайн тас заа гэлээ. Хууч цуул хуучиндаан ойр шин үеийн тэднийг бодвол дөнгөж хэлбэр шинжээн олж шинчлэлтэй арай ойр бодолтой байсан боловч түүхэн урт хугацааны турш Монгол хүний сэтгэлгээний хөдлөшгүй төмөр жааз болж байсан бишрлийн манныг нэвт харах эрхэм чадвар тэр үеийн хязгаар нутгийн малчтад хараахан олдоогүй байсныг хүүхэд бид хүртэл далимдуулан завшиж дөнгөхүйц агсан билээ. Одоо бодоход үнэхээр инээдэмтэй боловч бас ч ёс зүйн хэрэг байсан ажуу. Энэ эл хуйлхан намар удаан үргэлжилсэнгүй. Нэг өдөр сумаас хідэн хүн ирлээ. Бүгд хөр зөөрч царил ганцгалсан 4 ир байж билээ. Хол ойрын элдв юм хөөрч цай уух хоорондоо тэдний нэг нь аавд ийхүү учирлав. Заахуу албач шатаж гүйцлээ. Ичээ малтгээд амар заяа үзүүлдэггүй. Тэгсэн дөрвөлжэнд явъя гэж гуйсан чинь халгаах юм биш. Ичээ малтахтаж оройтчтэй. Газар хөлдөж байгаа байлгүй дээ. Жаахан эрт болж манай эндхийн нүх тиймч хэцүү байх нь ховор. Дээр үед хоосон нойтон улс намаржин нүх малтаж байсан юм. Харигсын үед ч ядуу хүн шүдэрэн хад мэрж гол зогоодог байсан юм шүү гэж орны урд сөхөрч суугаад шар хэрхэн шивтарч байсан өвгөн аав хөндлөнгөөс хэллээ. Үгүй дээ доноогой минь. Өвөл болж байхад бидний эцсэн тарга нүхнээс нь сугалж сумын төлөлгөөг нь биелүүлж гилайлгах худлаа шүү дээ. Таныхыг түшээд ойр хавьд ганц нэг нүх амлаж аал бөнгөрөгчөө болох гэж л энэ хідэн хүүхдийг дагуулад гарлаа гэж хөхөвтөр царайтай өвгжөөрээр цай очлох зураан үгээ зөөж ядан ярина. Лувсангаач аргагүй л хашир хүн шиг байх шүү дээ гэж аав тас инээснэн царайгаан төв болгоно. Манай хотын ойр хавьд унааны идэвш сайн. Ичээ зөндөө. Намарт ицсэн хойно айл буух юм чинь энэ хавийн хідэн тарвгыг хороо хамтан алгал да. Ичээ нь бүл сайтай байж таарна шүү. Лавл энэ 100 хойд толгойн шил дээр байдаг цагаан ичээ рүү 5-6 бүдүүн тарв орж байсандаг. Яах вэ? Түүнийг амлаад авна биз? Дийлсэн дийлээгүй хамаатай юу? Гэвч анчин улс маань өөрсдөө явж нүх үзцгэн үсттэй. Бид ямар золгоо мэдхэвдээ. Манай бигрийн хоолойд тарвг туулааны дөр мэдэх хамтан байх биш. Би л хувьдаа мад хүн. Энэ гурванч гэсэн миний буруу сүүжнүүд гэж нөгөөх лувсангийгч учирлан хэлв. Тэгжил таарандаа хөөрхийс гэж Бууралаав хэлснээр одоо цагт хүнийг зүгээр суулгах гам болж шүү. Өдий болсон хойно нүх малт гээд хөөж байдаг хэмээн толгойс ихсэрч байв. Энэ сайхан залуучуудад дагуулж хаад муусан ичээнүүдийг эргүүлээд хайчилгүй яах вэ? Манай энд дээд хотны базар хөгшин ямар нүхний хэмжээг ганц хараад л шарсан ханадгүй шар зурхай чиг мэднэ. Маргааш доод хашаатай бууцан дээр хөрөө авахаар ирнэ. Тэгтэн заалгаад авъя. Би зав чөлөөгөөрөө хамжилснаа гэж аав хэллээ. Энэ хавчин газар лувсан гайгүй гэдэг шиг билүү дээ хүүхэд минь хэмээн Бууралаав их л болгоомжлонгоо асуулаа. За та дандаа л гэж аавыг уцаарлахад улаан хясанаас доош цагаан лустай газар шороог нь яаж хөндсөн ч алддаггүй юм гэж манай муу нагац хөгшин ярьдаг байсан юм шүү. Хэмээн тогоо шангаан оролдож байсан ээж хэлэхэд тэр мөчн ёстой насаараа энэ хавьд байсан амтан тэр мэдэлгүй яах вэ? Харин хойд голыг чинь хөгөнтөөс доошхыг их догшин харал устай гэдэг юм. Тэр ч ёстой л үнэн. Урьжин нь лавгхүү өвт хавчгийн бүр хөхрөөд унчихсан бургаснаас 2 тэмээг муу ихтэй буулгаад өгчихсөн чинь өөрийн гар дээр нь газрын юм гараад одоо 2 ч сайхан үнэгийн хэрвэс дараад сүйд болсон шүү. Тайда бас. Одооны хүүхдүүдийн зарим нь ч гэж Бууралаавыг ярихад лус савдаг гихч хар цагаан 2 өнгийн байдаг гэж хэмээн би ойлгов. Маргааш багуудын орчим сайханчид манай хотын ойрхон нэг ичээ малтаж эхэллээ. Би чухмал тэнд гол үүрэгтэй юм шиг тэндээс салахгүй байлаа. Надад тэр ажил тун сайхан гайхам үйл явдал мэт санагдан
хөөрн тогтолж байлаа. Нарлаг тогтун өдөр байсан болохоор тэд дээлэн тайлж, зарим нь сугалдралаад, хүрц царайлан хангинуулан ичээний ямыг малтаж гарлаа. Ялгүй чулуутай заарга газар юм. Ааза болоход малтаж базаасан юм алга гэж базаргаан хэлснээр бол гайгүй л байх ёстой. Гэгчлэн ярилцсаар тэд сүрхий шам дуу малтна. Алд хэртэй ухуугүй юу нүхний бөглөө онгойлоо. Зэлгэж ичгэн цоорлоо. Аавдан очоод хилээд ир гэж намайг гүйлгэв. Хүй, аава, нөгөөдөл чинь дуусчихлаа. Таныг ир гэж байна гэсээр би гүйж хөрөв. Үнэндээ ч тарвганд хурж орхисон байх гэж би бодсон билээ. Аава арьсаан талхиж байснаа. Ичгэн л цоорчл дээ. Одоо хомоол аргал овоолоод бэлдэж бай гэж хэл. Би энэ арьсаа жаахан игшээгээд очино гэж шаал тоохгүй хэллээ. Би тэдэнд тусалж аргал хомоол цуглуулж өгөв. Аав ирснэн нүхний амыг ууужлан уурхай маягтай болгоод гал асааж, модон хавчаартай тулман хөөргөөр хэрхэн нүхний мухар руу утаа оруулахыг зан хэд сайн дарж өгөөд явлаа. 2500 дараад л болно. Тэгээд нүхээ шороогоор сайн булаад очиж ундаа ууцгаа гэж тэдэнд хэлсэн учраас тоолоод л хөөрөгдөөд л нүднээс нулимс асгаад л хахаж цацаад л их л хөвгөлтэй байлаа. 1400 гэж тэд тоолно. Ямар их тоо мэднэ вэ гэж би багтана. Тэгэхэд миний тоолох чадвар тун ялахгүй байсан хэрэг. 2500. За боллоо гэж нэг залууг хашгирахад лусангуй хаширлаж, хүүхэд минь хашир хэрэгтэй шүү. 3000 болгоод дарчих. Дутуу утаад яргаад алдчихдаг юм. Наад бол нь ээлжлээд дорхноо гүйцэж орхилоо. Тэгээд аавын заавар ёсоор нүхээ дарж гэрт орцгов. За хүүхдүүд минь цай ундаан сайн уучих. Тэгээд л малтаж гарна да гэж л усангуй хэллээ. Аав түүнийг дооглон инээж, лууя та хашир хүн мөртлөө. Ичээ малтах талаар даанч нэлэх юм а. Дорхноо онгойлгоод хайчих бол тарвах чинь өгөхгүй сэргээд цаашаа ярахчихна. Маргааш өглөө эртхэн шиг оролцсон дээр гэв. Өө бүрүү гэж залуусын нэг нь итгэлгүйхэн дуугарлаа. За өхөө, жамцаа юу хийх болж байна да эн чинь. Гадаа өтгөн дотор барилдаж цаг нь өгцөн байгаа гэж нэг нь хэлв. Нэрэ залуус минь хийх юм олж удаад байгаа бол манай энэ хорог жаахан өндөрлөд өгөөрэй. Манайх нүүж сууж чадахгүй. Эндээ л усны хөл бараадаж өвлчхөөс гэж ээж гуйв. Тэгье. Бололгүй яах вэ? Хад чулуутай ноцолдож байснаас дээр гэгчлэн 3 залуу ир амамдаа хилцгээв. За муу хулгараахан чичээндэн орсон хөгшин бүрэг шиг хэвтээд жаахан яс амарч авна байгаа. Захиргааны зарлага гэдэг чинь хөөний ажил байна шүү гэж л усангаа хэлэхэд нь санаа авч харуул хөөрхөн ирийн өрөөсөн чиг боов шиг хорчгор байхыг саяажв. Тэрээр миний анхаарал чихэнд нь хадсныг анхаарч өгдүүлэхгүй бол ийм л болдог юм. Би чам шиг хөөхд байх таан эцгийнхээ үгийг дуулахгүй байж чихээ хатаачихсан юм. Үг сайн дуулж ажил сайн хийж байхгүй бол над шиг болно шүү гэж анхааруулв. Түүний үг огт хоосон санагдаагүй боловч надад төдийл үнэмшил төрүүлсэнгүй. Ах орой хонноосоо ирүүт за яасан бэ? Тарав галсан уу гэж асуув. Нүхэнд нь утаа оруулж бөглөөд хайчихсан. Тарвгыг нь үхлээр авна гэж би тайлбарлав. Өө чааваста тарвганы мах иднэ гэж сансан чинь гэж ах урамгүй хэлв. Тэдгээр анчид шүн шуугалдан даалуу тоглож их сайхан байсан боловч би арга буюу нойрондоо дийдлээ. Өглөөс ирүүт сармай дээлийн нөмрөөд тэдэн дээр гүйж хүрлээ. Нөх нь учиргүй зузаан болсон аж. Одоо болтол тарвгандаа хүрээгүй байна уу гэж би асуулаа. Хүрхэн ч хүрсэ. Харин лууяах шиирдэд авч чадлагүй алдчихлаа гэж нэг залуу тоглоом болгов. Мэдэхгүй дээ хүү минь. Бид мэтэд алагдах тийм муу тарвга алга шиг байна. Танай энд гэж л усангуй урамгүйхэн хэллээ. Ядах төдөх юмгүй л өдий төдий тарвга авчих юм шиг сансан миний урамч бас хугарлаа. Тэд өний модны үзүүртэ хон хуяад нөхрөө шурган хэвтэж зарим нь чагнаж үзнэ. Ичээ тун гүйцэгдэх янзгүй байлаа. Оройн ичээ малтагчид бүгд ядарсан дуу шуумуутай урамгүй царайтай байлаа. Би гэрийн гадуур байсан сарлагын хідэн үнээгэн ойртуулах ажилд тохиогдоогүй бол эл хэрэг тун муугаар төгсөх нь гарцаагүй байв. Алд дэлэм хэртэй зузаарлаа. Тэгээд ч ер нь ойртох ян залах. Ингэж махаа идэж байснаас буу үүрээд ууланд гарч гөрөөс намансан дээр гэж нэг залуу хэллээ. Ухаагүй биш ухлаа. Ухаад барсангүй л гин биз. Ирээд үдсэн чи гэрч баримтгүй юм биш гэж лууя гой дэмжив.
Тэр энгэрийн ёроолын ичээг маргааш бас амлана. Авч болдоггүй юм бол нөхөнд нь алаад л баяа л да гэж жамт симэхэд тарган залуу ярьлаа. Би хідэн үнээгэн ойртуулангаа нөгөөх нүхний дэрэгдүр сонирхан харсаар явж байв. Гэтэл буурал аавын халтар гөлөг тэнд тонгоогоод нэг газар юм хайж байгаа бололтой малтаж үзнэ. Би савгүйтэд юу хийж байгааг нь үзлээ. Онцой малга харин сайн ажиглаж харвал өвсний дэгнүүлийн ёроолоор чулуу шарлан тортогдож утаа шүүрсэн байлаа. Би халтар гөлгийг зайлуулад хэвтэж үнэрлвэл яриангүй утаа үнэртэж байлаа. Тэр дорон ахыг дуудаж сонирхолтой нээлтийнхээ тухай хэллээ. Энд чинь нүхний мухар байгаа юм биш үстэ. Цаадуулдаа битгий хэлээрэ. Аавд ганцааранд нь хэлээд бүх тарвагыг нь мэдв. Гөлөг минь чи чалчаа шүү гэж тэр надад анхаарууллаа. Ах очоод чухал юм болгож аавд нөгөөхөн ганцаарчлан хэлвэл яаж болох вэ миний хүн? Эр хүн тэгж болдоггүй юм. Энэ улс чинь унаа биеэн зовоон өчнөн холоос яваах байна. Хэд гурван тарвахтай буцвал хайтай билээ дээ. Бүгдээрээ тэр газрыг нь үзээд маргааш өглөө утаа шүүрсэн газрыг нь шууд цоолохоор боллоо. Шийдвэрлэх гавьяа байгуулсан хүний ёсоор би түн дойдгор байв. Томчул цөм намайг сэргэлэн сайн хүүхэд гэж магтана. Нэрэж би сэргэлэн сайн хүүхэд гэдэг магтаалыг зүй ёсны юм гэж итгэж байв. Би нүдэнд ил газар хоны хариулан шүү. Тарвагч чанвал надад мах их тавиарай гэж ах амжилан захиад хонио бэлчээх тэр үед сайхан ангуучд утаа шүүрсэн тэр хэсгийг хонхойлон малтаж байлаа. Тэгээд ээжэд загнуулан гэр нүх хоёрын хооронд гүгээд тун завгүй байтал ангуучд цоорлоо гэж шуугилдах сонстов. Гүүж хөрвөл ханцуутай гар багтам нүх харлан харагдана. Тэдний хин ч тэр рүү гараан шургуулж зүрхлэхгүй дэмэл хүрзний иш царилсэлтээр гударч тэмтрхвүлээ. Нэгэн тутаанд тарваг нь өгчихсэн юм юунаас нь зэнзийлсэн юм бол гэж гайхаад би гараан явуулаад тарвагыг нь гаргаад ирэх үү гэвэл усангаа сүрхий олзуурхаж тэгээч хүү минь тарвагтай газрын хүүхэд биднээс дээр байгаа гэж намайг омойтууллаа. Би нөхрөө баруун гараан шааж хэвтээд тэмтрвэл ямар нэгэн зөөлөн юм хурууны өндгөнд туллаа. Нэг юм байна. Гарт баригдахгүй юм гэвэл за гараад ир. Наада цооногийг чинь уужуудуулж байгаад л та нарыг суг татаад гаргачихъя гэж гурван залуугийн нэг нь хэлнэ. Намайг тэд татаж гаргаад цооногоо уужилж гарлаа. Төдөлгүй чөдрөө моринд явсан аав ирлээ. Би угтан гүйччоод нөгөөх миний олсон газраар чинь цоолчихлоо. Би гараа хийгээд үтсэн чинь тарганы ус баригдаж байна гэж сонирн болгоол тэр гэж намайг дайжигнаад толгой илэн өхөрдөв. Аав гэрийн гаднаас ангуучд хандан сайн уужил. Нохон дээр нь орчихсон бол дутуу ухвал тарганы зарим нь дарагдаад хоцорчихно шүү гэж хашгирав. Аавын цайгаа уугаад гарч очиход тэд нилээд уужилсан байлаа. Аав тэднийг хоош болгоход нүхрүү нь орсон шороог гадагш татаж гаргаад хэсэг өвс атгаж ирлээ. Эсхэлвөө ноохоо дээр нь буучгаж сайн л утсан бол ноохоо дээрээсээ хөдлөхгүй. Ингээд аав дээлэн сугалдаргалаад уурхаар үзүтгээд урд хоёр хөлөөрөө нүрээ дарж төгдийсэн тарваг гаргаж ирлээ. Нэг дэх, хоёр дахь, гурав дахыг гаргаж ирэв. Ангуучд шуугилдан баярлан би хөөрн цовхчж байв. Ийхүү хэдхэн хоромд 5 том тарваг гаргаж ирлээ. Ноохоны өвсийг нь бүгдийг нь гаргаад хөл сум нь ийшээ, дэр сум нь тийшээ явсан байна. Ноохоны хэвтрээр үзвэл 2 тарваг алгадаа. Сумнууд руу нь тожин тавиад үзье. Ийхүү ноохоны тогооноос 2 тийш явсан нөхрөө богино модоор хэсэг гударснаа. За дэр сум руу нөхөө ойр байна гэлээ. Би утагдж хөөрхилтэй байдлаар атрилдаж өгсөн хэдэн тарвагыг гэрийн зүг нэгээр нь дааж ядан аваачаад хуулаад чанаж өгөөч гэж аваас шаллаа. Тэр эхлээд төгшөөж байснаа арайхийн зөвшөөрөв. Намар орой болсон хойно ийхүү тарвагны мах идэх гэдэг хүүхэд бидэнд том завшаантай хэрэг билээ. Том ширмэн тогоонд тарган мах шоржигнон буцалж байх үед нөгөөд бол бас 2 тарваг гарган авлаа. Ийхүү ангуучдаж би ч хөл газар хөрөхгүй баярлаж манай орчны хамаг гिचээг бүгдийг нь малтаасаа хэмээн бодож байлаа. 10 хоногийн хугацаатай ярьсан улс ахаад нэг нүх амалдаг хэрэгэ гэж лусангаа урамтай хэлж байв. Хэрв далай хүү байгаагүй бол энэ 7 тарвагыг ч аваа гэж үү гэж жамц хэлнэ. Ёстой. Чи том болоод сайн анчин гарнаа. Дахиад миний дөө халтар гөлөгтэйгөө хамжаад хаагур цоолох нь хэлж өгдөг юм шүү. Гэгчлэн тэд намайг даваад болж би түүнд нь хөөрч байлаа.
Би ахын захиалга ёсоор бүтэн уус бас хэсэг базмаг тавиуллаа. Ангуучид тэр өдөртөө амарч таруугаан хуулаад эрх өглөө шинээр ичээ амлахаар тогтлоо. Гэтэл санамсаргүй зүйл их гайдарав. Гэрийн гадаа 3 залуу нэг тарууга өвчиж ядан. Тэд ийм ажилд манай ээжээс ч 7 дөр болохыг би харж мэдэв байлаа. Тэгээд нэг нь "Хүгэн чинь" гэж нэг дуу алдаад энийг хараач гэлээ. Юу болсныг сонирхон харвал тэр залуугийн өвчиж байсан борх өрөөс нь чихтэй айж, нэг чихийн оронд ердөөл бяцхан нүх байна. Яг лууя ах шиг баруун чихгүй мондгээч гэж ярилцаад тэд инээлдэв. Нөгөөдүүл нь хуулж байснаа үзвэл мөн л баруун чихний оргоо аж. Тэгээд хотоор нэг шагшаан шуугаан болж үзвэл 7 тарууга бүгд баруун чихгүй байлаа. Энэ явдал өвгөн аавыг их юм бодоход хүргэв. Энэ гориггүй бах. Бүр цаанаасаа л ингэж байгаа юм. Насаараа тарвганы толгой тоншсон улс зөндөө байна. Гэтэл ийм юм үзэх битгийх л дуулсан үгүй. Гай тарж мэднэ. Балдан өвгнийг эртхэн авчирч аргалуулсан дээртэй гэж өглөн. Хулгарл усангийн ухсан нүхэнд заавал ийм юм тааруулаад байхдаа яах вэ? Тэгээд бүр яг баруун чихэн шүү хэмээн бид жиг болж нөгөө тарвгнууд байтугай өвдсөн арьс чансан махан хүртэл хаях болох юм болцгоолоо. Лувсан гихч бүр сэтгэл гундаж тамхи байн сорж тогтож ядан сууж байлаа. Би ч эртхэн гэрийн бараа харна байгаа. Тарвгалж сайн болох нь байтугай юу ч болж мэдэх шиг байна. Хэмээн шулуухан хазааран авч морөөдөө яв. Харин 3 залуу тоосон шинжгүй элдвэр тайлбарлах гэж ядан инээдэм ханайдан болно. Тэгж нэг залуу нь лууятай хамт буцхаар болж 2 нь үлдлээ. Гэвч оройхон тийш өвдсөн өвчөөгөө хідэн тарвга арьс сэлтэй тэр 2 зөөж эргний мухрын нүхэнд хийгээд нохоо идэхгүйгээр дарав. Чансан махыг хол хаяхыг манайхан надад тушаасан бол би зориуд голын сайр гаталж хадны рол руу очоод чадах чинээгээрээ идэж зарим нь ахтай дараа эд бад хийхээр хадны завсар хийж чулуугаар бөглөөд орхив. Харанхуй болсон хойно ах нөгөөх махыг яаран зулгаахтаа чихгүй бөөхөл сохор тарвахны мах идсэн ч болдог юм. Өнгөрсөн жил самбуугаан нянгаар нэг тарваг барьсан чинь өрөөснүүд нь тааг сохор байсан. Бид цөмөл гударцгаасан, буурлав хоцрогдсон педаль болоод л тэгж байгаа юм хэмээн ярьж билээ. Маргааш нь үлдсэн 2 залуу ичээ малтаж зүрхлээгөө боловч манай хороог сэргээж өгөв. Тэд хоорондоо ярих нь юу болдогч байсан 7 арсан аваад явдаг хэрэгээ. Хоршоонд өгөхөд өрөөсөн чих юуны хамаа? Яагаад бүгдээрээ тийм байдаг байна? Хувьсгалж сандуугаас л асуух юмсан. Улаан эрдэмтэн гэж өөрийгөө гайхуулдаг шүү дээ. Тэр ямар балтуушаа мэддэг юм. Зүгээр л бурхангүй газрын бомб галзуурнаа гэж болж байхгүй юу? Бомб галзуурнаа? Чи энэ ч одоо юу гэсэн үг вэ? Гэж би гайхлаа. Манайд бомб хэмээхээ зэс сав байдгийг мэдэх боловч тийм юм галзуурна гэдэг нэг л санаанд багтмааргүй санагдана. Би шөнө орондоо хэвтээд тарав гихч амтан ямар нүхтэй байдгийг бодов. Ноохой хэмээх өвсөн дотор унтдаг байна. Тэрнээс ийш тийш сум хэмээх нүх байдаг аж. Хэрэг биштүүл тийшээ ордог байж таарах нь. Өөрснөө тэр хөвсийг яаж түүдэг вэ? Өвс дорвол айлын бууцан дээрээс хөдөс навтас олоод хуччихаа мэддэггүй гэж үү? Утаанд яагаад тийм амархан өгдөг юм бол? Нүд нь хорсож, хахаж, цацаж болох боловч арайч өхмээргүй юм. Гэрээр дүүрэн хармай тавьчихсан байхад би өгдөггүй шүү дээ. Тарав ухаантай юм шиг тэнэг арчаагүй юм шиг санагдаж байлаа. 2 залуу инхүү шийдэж ядсан мэт 3 хоноод явсан дороо нутгийн анчин хөгшин базар ирж билээ. Тэр болсон явдлыг надаас сонсоод эргний мухарт тэднийг үлдээсэн бүх баялагийг ямаан тулманд хийж ганцглан морцсон юм. Айхад аргал хөдлөн гэж байдаг. Энэ 7 арсаар чинь уух цай татах тамхиндаа нэмэр хийнэ. Хээрийн амтан байтугай маний мал янз төрхийг алийг тэргэхв гэж билээ. Нээрээч манайд 4 салаа авиртай нэг хууц байсан болохоор өвгний үгэнд би маргаангүй итгэж билээ. Хожим сонсвол усунгай замдаа талын овооны дэргэд тамхи татцууснаа. Үй цаан чинь тарвган дээр эргүүлж нөмөрсөн хулгар чихтэй хүн хүрээд ирлээ гэдэл огл харааж хий юмтай барилдаж аваад муурч унтлаа ноцолдсон гин. Цуг явсан залуу нь хичнээн хараад юу ч олж үтсэнгүй гин. Лувсан хараад халуурч донгосч сүйд болж гин. Гунгаа докторын доктор гэсэн үг. Тэр нь хожим сонсвол сувилагчийн 45 хоногийн курс төгссөн нэг малчин байж үлээ. Сайнд л аймаг гарсан юм байх гэцгээж ярилцав. Лусунгаа дахиад нэг ичээ малтсан бол дандаа өрөөснүүдтэй тарав гарах байсан байх гэж манай нутгийнхан хожим нь инээлдэг байж үлээ. Тэр өвөл зул сар гихтэл манай хон эд хургалж гэрээр дүрэн нэлэх хурах болж билээ.
Хөөхөн зүстэй өөрсдөө таалагдсан өөртөлж унтаад хурганы шээс зунгагтай худгалдаж байх болж билээ. Цагаан сараас хойх нь манай хотонд чон ороод болохоо байв. Энэ үед миний нөгөөх Орос ахын өгсөн гарч идэн зайн дуусаад тэгэхэд зай гихч юу болох хийгээд чухам ямар учир дуустгийг огт мэдэх биш. Дөнгөж гэлайх төдий болсон байв. Хоттой хонь жигшиж гүсээд юм л болох худлаа өргөж сүйд майд болно. Буурал аав нөгөөх гайтах хулгар тарвгануудаас боллоо гэж ил цагаан ярина. Чухам манай хотны дэрэгдэх хичээнд өрөөсөн чихгүй тарвганууд байсныг чон яаж мэдэх вүлээ те гэж би санана. Манайхан хотоон тойруулж баахан мануухай босгоод үе нэн харанхуй үед хідэн гал асаах болсон хүүхэд бидэнд айтайхан чимшиг санагддаг болов. Нэг ороо яагаачгүй эрт хотны ноход шуугалдаж сүйд майд боллоо. Нохоо хуцаж байгаа зүгт гарч харцгаахад түнэр харанхуйн дунд сүглэх хад байцас муухан ялгарна. Манай хотны хойноос өнгөсөн хадны он дээр ямар нэгэн сэртээс юм тэнгэрт сээж харагдана. Үүнийг үзээд бүгдэд хэлбэл нэрэн ямар нэгэн амтан байна. Чоноо юу вэ гэцгээлээ. Тэгээд буу тавих юм болов. Байгаа нь нэг муу замаг муутай цахиур буу. Заримдаа баарна. Ах буу тавихыг томчуулаас гуйгаад чадна. Чадахгүй гэлцэж байгаад арай гэж зөвшөөрөв. Хөмөрсөн арган дээр буугаан тавьж замгийг нь сайн сойж өгөөд ахад зөвхөн сойлтурын мултлахал өлдөв. Яг тэр муу чон руу чиглүүлээд буудана. Аландаа муу чоныг гэж тэр занан хэлэх нь үнэхээр онно гэдэгт итгэж буйн илт байлаа. Буу пан хийж хад уулсаар нүсэр цуурай хадав. Тэгсгээд ноход баахан тайвширч чимээгүй болоход бид ч гэр-гэртэн орцголоо. Харин маргааш өглөө нь ахын гавьяа тодорч бөөн инээдэн болов. Юу гэвэл хотны хойд он дээр буурал аавын жожиг хочод янхгэр цэнхэр яма зэрлэг суманд магнагаан зад цохиулчихсан хэвтэж байж билээ. Ёстой л гайн ирсэн хүнийг тэмээн дээрээс нохойд ноцох гихч болж те хэмээ хүмүүс шагшин шууган гайхацгаав. Ах надад ганцаарчлан ярих та. Чон байсан бол яг магнагийн цөм цохох байж. Би өстө сайн шагаасан байгааз хойтонгоос аав буу бариулж сургана гэсэн. Би чамайг хаяа давуулж явна гэсэнсэн. Оройхон хэрд би буурал аавын дороод зогсож байтал тэрээр эмгэндээ ярих нь. Хадан дээр лав сэртийсэн чихтэй амтан байсан. Гэхдээ ямаа болсон байдг нь нэг л учиртай. Тэр альбан шулмас байгаад орондоо манай ямааг гайтуулснаас зайлахгүй. Нэг бол газар ус улам догшорч сүйд болно. Эсвэл энүүгээрээ тэгсгээд өнгөрч магадаггүй. Хүн амтны хөл зэрэг дээр нөгөө хөгшнийг залж аргалуулна байгаа. Бэргээд хүн хаврын дунд сар үзвүү үгүй амарчих гэж байдаг. Манай ахны хідэн үүхэр адуу хээрийн салхинд даатгсан юм шиг эзэнгүй зэлдүүд яваа. Баян алтай минь. Хэмээн хичээнгүүлэн залбирлаа. Эмэгнэн түүний аяыг дагуулan чухам. Царигч нь гайгүй бол маргааш гэлдрээд очихгүй юу да. Бэр нь харамч гэж бэр чиг юм гэлцдэг. Тос идэ хэрэгтэй болно доо. Гүзээний хожгор цагаан тос үүхрийн олгоод хийсэн айргийн тостой аваачаад өгөхгүй юу гэж вэ. Энэ бол ойр тойрондоо сүрхий ламархуу хүн гэгдэгч Балтан хэмээх буурал хөгшнийд очих тухай яриа гэдгийг би гадарлаж байлаа. Маргааш оройн Балтангуй буурал аавын дэрв. Тэрээр хуушуур хийлгэж идээд зул асааж явган ширээн дээр бяцхан ном судар дэлгэн тавьж дүнгэр уншингаан жижиг цоохор хонхыг зүрхшсэн мэт зөөлөн жингэнүүлнэ. Ах бид нар хэрэгт дурлан орж харвал гарч хүн хар хэмээн зандарна. Хүнээс янз нь ихэд айдаг бололтой. Чухам ямар учиртайг би эс мэднэ. Манай хөгшчүүл айлын үхэр мал ирүүс дарсан юм уу? Чон нохойд орсон бол нөгөөх өрөөсөн чихтнүүдтэй л холбон ярина. Буурал аавын морь чөдөр өшөглөж үхэхэд өгснийх ч мөн үүнтэй л холбоно. Юр болохгүй, базаахгүй юм бүр түүнээс болдог юм шиг ойлгох боллоо. Өвлийн ихээр ах бид хоёр хідэн бируу туглаан ойртуулах гэж явтал нэгэн хавцалд бутан дээрээ хөлдөж үлдсэн тошлой зөндөөн байлаа. Бид өргөсөнд гар хөлөө уруулан байж түүж гарлаа. Тэгсээр байтал нэг мэдхнээ таг харанхуй болж алс хамарт байсан хідэн багчуулын бараа тасарчээ. Явна гэхэд чиг баримжаа байхгүй, олох найдвар үгүй. Явахгүй гэхэд тугал бируу хээр хонуулсан хэрэгт бит хоёр лав зүгээр өнгөрөх янзгүйг хэн нь мэднэ. Сүүлдээ гэрийн зүг явхаас эрхэм юмгүй болж
айж эхлэв. Гай болоход шар шувуу юм уу? Ямар нэг эвгүй дуу гарч гөрөөсний хөлөөр хад чулуу нурна. Ах нөгөөх тарин хэмээгч авралт зүйлээ уншин уйлан дуугарч би түүний ач хивээлд итгэх тул баг зэрэг тайван явна. Гэрт ойртоо дэрвэл гал гэлэлцэн нохоо хуцаж хүм мал дуугарах нь хязгааргүй хань бараатай санагдаж бид жаахан сэхэ орлоо. Миний дөө гэж ах их л найрсаг дотн өнгөөр дуудснаа нусаан татан хэсэг дууг зогслоо. Тугал бэрунда дөхөд отсон чинь доохон талд нь хулгар чихтэй хар нохоо оцоогоод сууж байсан. Тэгээд айхтаа буцаад гүйчихсэн гэдэг юм шүү. Худлаа хэлж байна гэвэл үнэн гэдэл зүтгээд байна шүү. Хулгар чихээ мартуузай. Гэхдээ би уухандас за гэлээ. Бид тэгж тохироод зодох загных аюулаас гítэлгэх сайн арга олсондоо хөхөн баясав. Хариугүй хотын захад очтгийн даваан дээр ах миний гар дээрээс татаж хулгар гэсэн дурвал хов гэсэн дээр бах. Зүгээр л хөвшин аавын хов ухан шиг түнжээсэн юм байсан гэрээ гэж захив. Үнэхээр л хов ухан шиг хачин толгойтой хар нохойн дүрс харанхуйн дундаас тодрох шиг болж миний бие ширвэтлээ. Бид хоёрыг баахан бэргсээр эсгийн үд татаж ороход буурлээж яс мүлжөөд манайд сууж байлаа. Хаашгүй нөгөө хоёр минь ирлээ гэж тэр олдшаан дуу алдахад ээж яагаад ингэж оройтов? Тугал бэруугаан тууж ирвүү? Яав гэж асуулаа. Ааха нусаа татан хэсэг дууг зогсож байснаа уйлж гарлаа. Би тэгэхээр дагаад л түүнийг бодоход бүрч сүртэй чанга уйллаа. Яав юу болов гэж тэднийг зэрэг шалгааж байхад аав гаднаас хазар шажигнуулсаар орж ирээд хоосон гуйвад ирцгээсэн үү гэснэн ээжэд хандан омогтойгоор харанхуй шин муусан хүүхэд уйлуулад тэр хар азхнууд чоны хоол болвол болно л биз гэв. Ах сүрхий зориг ор бололтой хул хэмээ мэгшин хэдэн хорон болсноо хув хар нохой гэд улам чанга уйлав. Бүгд л бид хоёрыг Ербусын аимшиг тэмтэй тулгарсан гэж итгэв бололтой нэг л жиг болоод явчихлаа. Бид тулга дүүрэн ноцох хуурай харганы галд бүлээцэн лав зодуургүй салах болсонтой урамшин тайвширсан хойнон зохиосон залан хэлэлцсэн ёсоор ярьлаа. Буурлаа бид хоёрыг галд атга давс хийм байж ширгэлэн гай барцад буюу нөгөөх ахын санаанаасаа зохиосон хув хар нохойн учруулсан байж болох муу юмыг зайлууллаа. Бид хоёрын инээд тун их хүрсэн боловч булхайгаа мэдэгдэхгүй тулд хэлээ хаазан гэмгүй царайлж байв. Харин Аз болоход өглөө хідэн тугал бэрүүн хүрээд ирчихсэн толгой минь байж билээ. Хув хар нохойн тухай яраа манай хотноос хальж бүр айл сайхалтынханд хүрснээр барахгүй үзэж харсан хүнч гардаг болов. Үнэхээр нэг хув хар нохой байсан бөгөөд ах худлаа хэлэхдээ яг таачсан юм биш үз хэмээн би эргэлцэхэд хүрлээ. Энэ өвлийн өөр нэг том үйл явдал бол ээж амаржж бид нар дүүтэй болсон явдал болоо. Нэг шөнө ээжээс бяцхан хүүхэд гарчихсан байв. Ээж гэрийн зүүн талд тусгай ордосон үргэлж малгайтай гаан сууж хоньны усанд батсан хар махаар шүл хийлгэн ууж суух бөгөөд аав буурал ээж хоёр ээжлэн тогоо барьж хүүхэд бид нар дор бүрнэн нилээд эрэхтэй болсон мэт юу дуртайгаан хэр хэмжээгүй идэж угна. 7 хоноод дүүг угааж ойр тойрнороо бяцхан найр хийлээ. Би тэр үеэр бор тосоо гурилтай хоол мах сэлтийг хэтрүүлсэн тул пологтож баг зэрэг сандралаа. Миний энэ бүтлгүүтлээс болж бүр нэр маань өөрчлөгдсөн явдал хамгийн гомдолтой хэрэг болсон билээ. Балдангуй далай гэдэг дассан нэрийг минь өөрчлөөд гончиг сум болгочихдог байна. Гончиг сум гэх нь надад их доромжлол мэт санагдана. Гэвч яваанда жаахан дасаж нэр маань миний болж ирлээ. Ээжийг амарчсны дараа шээзгийн үрээд гэрийн ойр зураас харган тэсэг шавг нохой шээрэн боролзон хожуул туудаг боллоо. Сайн дуртай магтаал цаашаал хүлээсэн үедээ өдөрт хэдэн удааж хамаагүй төлш түүн. Тэгээд ойр түлээд барахгүй гэж бодож байтал дорхноо л дуусаж орхих нь их гайхалтай санагдана. Мөн ээжэд цасны усаар цай хийх тул ширмэссэн цасыг хүрзээр гიშгээд шээзгийнд хийж үүрдэг болов. Энэ мэт ажил миний нэр хүндэд цаанаар нөлөөлж ажилсаг үгэнд оромтгой гихчлэн магтуулдаг боллоо. Бас нэг зовлонтой тал бол дүүг харж хандах ажил савл хийвэл надад ногдог болсон хэрэг билээ. Тэгэхдээ би арганд дээл дэвсэж өлгийтэй хүүхдийг дээр нь хөвтүүлээд зөөлөн бүүйлэх ажлаар голлон мэрэгжэв. Харин тэр нээлзраажаал том хүний дэргэд бол зөв зүгээр унтаад байснаа намайг ганцаараа үлдэхлээр зэрэгэл уулж гардаг тун доожоогүй зантай байлаа. Тэр нүдэ анин унтаж өгөхгүй байхад нь нүд рүү нүлээж хүчээр аниулах арга олов.
Арга маань тухайн үедээ овоо амжилтанд хүрч байсан боловч явандаа баригдаж бангадуулах шалтгаан ургууллаа. Миний тэрнээс болсон эсхийг бүү мэд явандаа юм л бол нүднээс нь нулимс асгарч байдаг хүүхэд болсон юмдаг. Би нөгөөх өндөр ахын ёлын тайгын тухай яриаг мартаагүй байлаа. Манай өвлжөөний урд хайрхан хэмээх уулын хад байцаар тураг шувууны сангас эн тэндгүү цайран харагдах нь миний хорхойг хөдлөгнөн билээ. Зуны явдлаас хаширсан болохоор манайханд тэр тухай дуулгах нь огт боломжгүй зүйл гэдгийг би сайн мэдэж байсан дээрээс битүүхэн чагнаж томчуулын амнаас ямар нэг юм сонсох гэж горддог аваа. Энэ маань олигтой амжилтанд хүрэх төлөвгүй л байв. Өндөр ах амьд байсансан болдоо хэмээн бодож амаа барина. Гэтэл өндөр ах нэг л өдөр ямаан сахлан имэрсээр ороод ирэх юм шиг санагдана. Тэрнийг өгсөн гэхэд би ямар ч байсан тэгж итгэж чадахгүй байлаа. Нөгөөх түнд миний оноосон өндөр ахын од тэнгэрт байж байсан болоод ч би тийхүү сэтгсэн байж мэдэх юм. Нэг өдөр ээжээ эдэрээс хизээ болох вэ гэж гэмгүй царайлан асуувал тэр учиргүй инээж халь хэдийнэ өнгөрөөд одоо чин хүүтний ам цаашаа хөхүүрийн ам нааша болсон цаг удахгүй хавар болж аг нүдлэн гэж байгааг мэддэггүй юм уу чи гэлээ. Энэ явдал үнэхээр надад харамсалтай санагдав. Хойтон өвөл эдэр ёс болох болов гэхэд чамайг үгэнд сайн орж ажилласан хийгээд байвал бололгүй дээ гэв. Би үргэлж биш гэхэд үе түүнийг санаж сүрхий шамдангуй байдаг болов. Хавар болоод ирэхлээр манайха буудал сэлгэж ялгүй өөдөө бов. Хон эд хургалж сарлаг туглан бүсгсэн уураг элбэгшин хүүхэд бидний жаргал ирлээ. Том хүн хонинд явах боломжгүй үед тэнгэр сайхан байвал ахтай хамт намайг явуулдаг боллоо. Бид хоёр хээр эд гэж өгсөн борц сүүл гих мэти юм сэлт олж аваад явна. Тим хон өнөөдөр хургална. Сайн харж яваарай. Буйлсан бүрэгдэнд авахулчих ба хэмээн захин. Ахад аав бяцхан хит утга ганс түнхэрцэг сэлт төхөөрж өгсөн байсан нь хонин явах уйтгартай ажлыг их зугаатай болгоно. Тэр хитэн зохиж туулан хоргол баагуулан мөн надад татуулах буюу буцаан зэрлэг сонгон түүж борцтой хамт шарж идэнэ. Ийхүү түүдэг асаах нь бидэнд хөөжилтэй ашигтайгаас гадна хонь руу чон ирэх бүргэд довтлохоос сэргийлэх давхар ач тустай хэрэг. Хонноос ирэхэд өгсөн хурганы мах чанаад тавьсан байх нь олонтоо. Тэр нь цавуурхаг зөөлөн түн таатай санагдана. Ах эвтэйхэн газар сонгож аваад чулуугаар гэр барьж мал ах уухийн хоорондоо надаар хонио буцаа алгана. Хонь тогтсон үед бид хоёр хамт тоглоно. Нэг удаа тоглож байтал агаар шууган пиш хийсэн сүртэй дугаарлаа. Бүргэд ямар нэгэн юм шаахад ингэдэг гэдгийг бид сайн мэдгтэл хонь рууган харав. Хонь өргөн хуйларч нэг том хар бүргэд хөрв хурга шүүрч аваад дааж ядан босож голын хүн дээрөө оров. Хөөрхийн хурга бүргэдийн савраас мултрах гэж дэмэл сарвалзана. Ах байдгааран хашгирч гуаглан газрын өрөөдөгдлээ. Би түүний тушааснаар хонио бөөгнүүлэн араас нь дарж очив. Гэтэл бүргэд нөгөө хургаан алдаж тэр нь унахтаа хонгол хадан тавчуулагдаад хэрийн автомгүй болсон байв. Хөөрхийн хурганы нүд бүлт үсэрч янз нь чулуун дээр хүчтэй цохиж унснаас болсон байх үгсэн байлаа. Үдийн хэрд 4 хон хургалж бит хоёртой хүрэлцээтэй ачаа болов. Гэтэл дээр нь бүргэд гай тарж орхисон болохоор яах учраа олохгүй байлаа. Хээр дараад хайчхуу. Гэрт ордог муусан тижээвэр хургаллаа биш байна гэж ах ухаан сэлж би уухан тас зөвшөөрлөө. Тэгээд хадны ёроолд тавьж чулуугаар дарах гэж байснаа ах сүүлийг барьж үзээд яасан тарган улаавэ. Сүүлэн гэж бүр эрхон шиг юм гэж гэлээ. Сүүлийн аваад шарчих уу гэж би санал гаргав. Ах хутгаан гаргаж чуулганд хавираад сүүлийн тас огтолж авав. Тэгээд хит захин байж эвтэйхэн нөмөр газар ургасан харганаасааж түүндэн хийлээ. Арсын ус хуйхлагдаж тос шүүрч ирэхэд ах авч херусыг хусаад дахин хийв. Шийгэж шуугаж байгаа гинэ. Яг л бод хийж байгаа юм шиг гэд ах инээж сүйд болж байлаа. Өөрсдөө хийсэн болоод ч тэр хурганы хуухтан шарсан сүүл юмнаас сайхан амттай байв. Яг бодог болчихч. Ямар гоё амттай юм бэ? Бүргэдийн буян гэж бид хоёр хөвгөлцөөр доторх нь залгичглаа. Түүндээ амтшиж үгүй ерөөсө хээр хайж нохоо шуу хооллохоор сайн шараад идчихдэг хэрэгэ. Хүний нохоо идэхээр өөрийн нохоо ид гэж ах хэллээ. Би хуурай ортууз харган аргал хомоол цуглуулж ах хонио харуулдан хаяа нэг хашгирч гуайгалсаар хургаан өвчиж гарав. Хурганы мах шарж ангайтлан идэж аваад юм умаар болоход цас баахан өмхөллээ. Ах мэдсэн бол давас аваад гарахгүй юу
гэж амаа барив. Цадаад ирэхлээр амт нь муу санагдсан бололтой. Орой гэртээ дөхөөд ирэхэд ах эргэнээс зөөлөн шороо авч өөрийнхөө болоод миний нүүрэнд төрхөж хонноос ирсэн гэхэд малилзаад байвал хар цогчхон хариугүй унах гэж байгаа юм уу гэмээр өрөвдмөр царайтай очие. Их өлссөн юм шиг загнана шүү гэлээ. Хараад юм идэ гэхэд үнэхээр орж өгөхгүй байв. Юу цусалчаад ингэж хамсалзаад байгаа юм хүүхэд вэ чи гэж ээжийг хэлэхэд бид хоёр нэг хормой сонгон түүгээд шараад идчихсэн гэж залвал тэгж байж шарн тулж өгөх нь л дээ. Тарих нот гиснээс өөр юм хэлээгүй билээ. Ах бид хоёрын хонь хариулах урлаг явандаа ходоод гидсэн тийш нэг их хэлбэж гайн нэг гарсан ямдаг. Оройн хотон дотор явж байгаа даах нэг муу хар нүдэн хон майлаад өвчгнүүд болохгүй байна. Сайн цогсон хонь гай болж хургай нүгүүлбэл хоньны захад нөгөө хув хар нохоо үзэгдсэн гэх юм шүү гэв. Тэгээд бид хоёр элгийн хөштөл инээлдэж шар бууцан дээр өнхөрцгөөв.